Бурханы зааж өгсөн ачлалын талаарх агуулгыг Дэд хууль 5 дугаар бүлгээс харцгаая. Сүүлийн үед эцэг эхээ хүндлэх, ачлах ёс, ахмад насныг хүндэтгэн дээдлэх зэрэг сайхан уламжлалууд үгүй болоод байна. Материаллык зүйл олширч, аминч үзэл газар авахын хэрээр хүмүүс өөрсдийн тав тухгүй байдлыг төвчиж чадхаа болсон. Ийм л ирэн үе ирээд байна. Үр хүүхэд нь эцэг эхийгээ хохироож байгаа талаарх мэдээ харахаар үнэхээр харамсмаар санагддаг. Гэсэн ч бид энэ хорон муу үеийнхнээс суралцаж тэднийг дуурайх ёсгүй. Харин Бурханы өгсөн Библийн сургаал дагуу эцэг эхийнхээ хүслийн дагуу аав ээжигээ ачилж мөн сүнсний эцэг эхтэй ч ачлах ёсыг үзүүлдэг байх учиртай юм. Дэд хууль 5 дугаар бүлгийн 16 дугаар ишлэлээс харъя. Эзэн Бурханыхаа тушаасан ёсоор эцэг эхээ яа гэж байна. Эцэг эхээ хүндэл. Тэгвэл чи урт насалж Бурхан эзнээс чинь чамд өгсөн газар дээр сайн сайхан амьдрна. Эцэг эхээ ачилж үр хүүхэдтэй ачлах ёсыг зааж сурах гэсэн сургамж Библийн хаасайгүй бичигдсэн байдаг. Бурхан биднийг ачлах ёсонд суралцах гэсэндээ Библийн 66 номд нэг жишээ тэмдэглэсэн байдаг. Өнөөдөр Рутын ачлал ба Тэнгэрийн хүүхдүүдийн Бурханыг гэсэн ачлалын талаар судлая. Рут 1-р бүлгийн агуулгыг товчхон дүгнэе. Наами гэдэг Израиль эмэгтэй байсан бөгөөд тэрээр Хилион махлан гэх 2 хүүтэй байв. Хилион махланы эхнэрүүдийн нэр нь Орпа, Рут 2 байв. Тэднийх Моабын нутагт амьдарч байсан ч олон зовлон зүдгүүр туулж үлсгэлэнд нэр өгдсөн тул эцэст нь төрөлх нутаг Израиль руугаа буцжээ. Тэд Бэтлехэм гаралтай байв. Наамигийн нөхөр нас барж, түүний 2 хүү Хилион махлан нарч нас баржээ. Ийхүү эцэст нь хадам их болох Наами, түүний бэр Орпа, Рут нар амьд үлдэж, төрлөх хот руугаа буцахаас өөр аргагүй болов. Тухайн үед ихэвчлэн газар тариалан эрхэлдэг байсан болохоор эрчүүдэд хийх ажил их байсан ч эмэгтэйчүүдийн хийж чадах ажил тийм ч илбэг байгаагүй. Иймээс Наамиг даглаач 2 бэр нь идэж уух, амь зуух нөхцөл боломж тааруу байжээ. Тэгээд ч 2 залуу бэрээ дэрэгдээ байлгаж амьдрна гэдэг хадам их Наамигийн хувьд ч уучлал ирмээр хэрэг гэж санагдсан тул та нар их нутаг руугаа явж дахин гэрлээд ч болов. Үлдсэн амьдралаа утга учиртай ганцаардаж гунилгүй өнгөрүүлгээд 2 бэрээ нутаг руу нь буцаах гэж ятгадаг. Орпа эцсээ хүртэл ээжтэйгээ хамт байна гэж байгаад эцэст нь нутаг буцсан бол Рут нь хадам ээжийг ингээд ганцааран орхивол хин түүнийг асрах уу? Хөвгүүд нь ч нөхөр нь ч нас барсан юм чинь гэж бодоод би эцсээ хүртэл таныг дагна. Таны явах зам миний явах ёстой зам. Таны байгаа газар миний байх газар. Тиймээс гуйж байна. Их нутагтаа буц гэж надад битгий хэлээч гэдэг. Рут Израиль хүн биш, Моаб хүн байсан ч эцсээ хүртэл Наамид үйлчилж таны бурхан миний бурхан болох болно. Таны ард түмэн миний ард түмэн болох болно. Тиймээс надад буц гэдэг үг л битгий хэлээч гэж гуйдаг. Ингээд өөрийгөө золиослно гэсэн шийдвэр гаргаад хадам ихийгээ дагаж байгаа тэмдэглэл Рут номд гардаг. Нэгэн цагт өөхөх тавилантай байсан бидний сүнсний амьдрал Бурханы ариун золиосын ачаар Бурханаас асар их хайр, өрөөл хүртэж өдий зэрэгт хүрээгүй гэж юу? Тиймээс та бид Бурханд Рут шиг ачлал үзүүлдэг байх учиртай юм.
되셔야 되겠습니다.